Сайн байцгаана уу? Сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн шуудан ирлээ. Дараагийн дугаар хүрэхэд бэлэн болоод байна. За манайхан дардаг юмудаа дараад сайхан подкаста сонсоорой. Баярлалаа. Давхгүй гэсэн даваагаараа 3 давна. Би 1-р курсээ төгсдөг жил хөдөө эмээгэндээ амархаар хөдөө очиж илээ. Сумын наадмын сайхныг тэгэхэд л анх удаа утгаар нь мэдэрсэн дээ. Тэгэхэд би төрөө гэд нэрлэхээс анх танилцсан юм. Өндөр нуруутай, том аллагнуудтай, өтгөн хар хөмсгтэй сайхан залуу харагдсан. Хамар нь харин таалагдсангүй. Төрөө манай ах トゥ уд бэр болж ирсэн нэг ихчийн маань үеэл дунд байсан юм. Наадмын талбайд анх тааралдаад л хотын охинд нөгөөх чинь нүд нь унсан. Тэгээд ах トゥ угаа бараацсан нэрэн дор надаас салахгүй дагаж аваад л сумын наадмын сайн дурын тайлбарлагчтай болж илээ. Сумын наадмыг морьтой үзэх их сайхан санагдсан шүү. Харамсалтай нь би морьтойгоо дахиж сураагүй байсан болохоор уралдаж ирсэн морь барайны газар руу явах гэж хөглөн шүү дээ. Хаа газрын морь барайны газар наадмын талбайгаас зайтай байдаг хондоо. Тэгээд л морьд уралдаад ирэхээр хүмүүс наадмын талбай руу морь ирлээ гэдэл бичгэнтэл давхаад л явчихна. Би нэг юм араас нь зөөлөн гэлдрээд алхуулаад өгч байхад хүмүүс буцаад л морь ирчихсэн гэдэл зүрөө дахиултаад алга болдог байв. Төрөө харин морьд ирэх үед бол намайг ямар ч авралгүй орхиод явна шүү дээ. Тэгсэн аав нь нутаг усандаа алдартай мундаг цол ирэмбтэй уяач хүн байсан юм билээ. Тэгээд л өөрсдийн морьдоо харах гэдэл хөдөлж ятсан намайг хаяад явдаг байж. Ингэж л замын дундаас эргэж буцсаар би тэр наадмын морины уралдааныг үзээгүй хөрхий. Оройн нь сумын клубт бүжиг боллоо. Төрөө намайг явах уу гэдэл анх удаа сумын бүжигт явж утсан. Сайхан санагдсан. Харамсалтай нь би бүжиглэж чадахгүй болохоор харан баясагч хаар суулаа. Төрөөг бүжиглэх үү гэж урахт нь чадахгүй гэж үннээ л хэллээ. Маргааш нь сумын төвөөс хөдөө эмээгэнд минь хүргэж өгөх ажлыг төрөө даатгаж бид хоёр хамтдаа явлаа. Яг тэр мөчийг би одоо ч гэсэн маш тод сандаг. Зогсоо зайгүй асуултаар болсон тэр залуугийн нүд нэг л тийм гинэн сониуч нүд байсан. Бараг 40 км газарт бид хоёр их сайхан нэг ногоо ярилцаж дахиулт сураагүй миний буйнаа гэлдэрс хийгээд явсан да. Ингээд эмээгэндээ ирлээ. Эмээгийн хажуу айл бас л тэдний үеэл их байсан. Намайг хүргэж өгөөд буцах байх гэсэн чи явсангүй. Харин бүр намаагаа сахиад ахында байдаг болов хөрхий. Сураг сонсохны өөрийнх нь хөдөө гэрээс мань хүнийг хайж байгаа сурагтай. Тэр зүүн эмээгэндээ бүтэн 2 сар гаруй байхад нартай өдөр ердөө л 2 удаа тохиолоо. Байнгын бороонд эмээгийн минь би өвдөд хөвтчихнэ. Бүх ажил л миний толгой дээр бууна. Угтаа бол төрөө бид хоёрын толгойд л та. Үнэ малаасаа сүү цагаагаа боловсруулна. Ус түлээнд явна гэд төрөөгүй амжих ажил надад байсангүй. Эмээтэй маань хамт амьдардаг ах ууж идэ тэнэд алга болчихно. Баян хамт байгаад үргэлж намаа гэд байгаа хүндээ эмэгтэй хүн өөрөө мэдэхгүй дасчихдаг юм билээ. Яаралтай сум явлаа юу захих вэ гэд нэг удаа өнөөгч явлаа шүү. Явсан 1 хоногт нэг ихэн бодсонгүй. Эрэхтээ учиргүй их амттай шимттэй авчраад л амар их саналаа гэсээр хүрээд ирлээ. Юун ч нялуу юм битээ гэсэн шин бодоод л өнгөрлөө. Дахиад л бороотой өдрүүд үргэлжилж цаг наргүй нэг хэвийн хөдөөний ажилдаа төрөөтэйгөө хамтгүйсээр л. Нэг удаа бид хоёр айхтар том муудалцаад авлаа. Яг юунаас аснаа би сандаггүй юм. Тэгээд л ааш гаргаад л нөгөөхий чин гэр орондоо хар барь гэдэл тачхинж өгсөн л дөө. Өнөөх маанч гомдоод явчихлаа шүү. Зүүн илсэн манхан руу нохоо шуугуулаад л дахиж одлоо. За тэгээд яваад өгсөн хойно нь би гэдэг хүн хөөж явсан үнэндээ гүцэгдлээ. Дасаад сайн болчихсон байж. Бас гэрийн ажлаа дийлхээж байлаа. Ёстой нусаа хацар танаалаа шүү дээ.
Бороотой өдрүүд үргэлжлээд олигтойхон түлээдгүй чадахгүй гал алдах гэдэл ус авна гэж ганц хувингаар арай ч яваад л үнэ туглаа нийлүүлж сайл алдаад л ёстой хошин шог дээрээ тавьсан та. Төрөг явсны дараа 5 хоногт ингэж хөгөөж ирж байтал хамаатны залуу гэрт ирлээ. Адуу малаа хайж аваал гин зүүнтэй явж сургална л гэж байна. Ихээ буухаллаа. Тэгэхээр нь төрөгийн гэр байдаг газар руу явах уу гэж асуудал явна гэж юм шүү. Миний баярлсан гэж ихтэйхэн. Төрөгийнхөр орохоор цаадах чинь намайг асуух бах. Юу хийж байна гэвэл чамайг байхгүй нусаа хацартаа нааж байна гэрээ гэд аваад аялаа. Миний хэлсэн үг яг тэр чигээрээ төрөөд хүрсэн байв. Оройн үнийгээ саагаад зилэн дээр байтал зүүн элс рүү нохоош угаад л одлоо. Яагаад ч юм зүрхэнд нэг баясгалт өрөөдөл симээрхэн үнэнийхээ араар шаатал төрөө маань мартаага дахиад гараад ирсэн. Ичих баярлах зэрэгцээд гэрлүүгээ алхаж бардаггүй. Нөгөөх чинь хажуу дэшээ ахындаа орчгож гэрт орж ирэх байхаа гэд хүлээгээд лайлаа. Харанхуй боллоо. Эмээ маань унтаад өглөө. Эвтэг ороо засаад л уран муудайхан би хэвтлээ. Гата бороо ороод л өрх бүтээлттэй лагаач унтраалаа. Чимээ чагналаа хажуу айлд хүмүүс инээлт хийдэл. Сүүлдээ бүр тэсгэл алдаад орноосоо сэмхэн босоод гарлаа. Ахын хруунд сэмхэн гитээдэл хөл нүцгэн нойтон исэн дээгүүр алхасаар очлоо доо. Тэр айл байшин байдаг байсан юм. Цонхонд орно очлоо. Лааны гэрэлд хүмүүс суугаад ярилцаад л байх юм. Хэдий бороотойч 100 цаг болохоор хамаг цонхон онгорхой. Доороос нь чимээ гүхийн үндийтэл төрөө яг цонхны эсрэг тал байгаа намайг харчдаг байхаа. Би ч ичээдэл humгөө гэрлэгөөгүйгээд нөгөө нойтон эс наалцсан хөлдөөгөө орондоо ороод шурахчих. Тэгтэл араас төрөөч ороод ирлээ. Харанхуй гэрт орж ирээд эхлээд чимээ өглөө. Унтсан хүн болоод таг чимээгүй хөвтчихсэн. Тэгсэн нэрээр минь дуудаад л чи сая айлын цонхон дор байсан уу гэж юм. Би дахиад л тагчиг. Гэтэл гинэд хүнжил тагуур гараа шургуулад хөлийг минь бариад авсан. Яаж ч гүрийх аргагүй боллоо хөрхи. Нойтон бас хүйтэн дүүрэн эс наалтсан хөл маань баригдана үстэй. Чи сая мөн л байсан байна штэ. Хойлоо гарыг гэв. Дулаан хувцас өмсөд л байшингийн номорд шүнжэнгөө юм ярьж суусаар нууцсан хоёр нөхөр уучраа эндэл нэгэн боллоо. Энэ өдрөөс хойш намайг хот руу буцах хүртэл нэг ч мууцсангүй. Байнга л хамт байх болов. Амтан ах дүүч энд хоёр суухан дээ гэж цураад л төрөгийн маань аав ээж битүүхэн намайг сураглаж дуртай байсан гэж байгаа. Ах маань нэг удаа төрөөд манад унтчихвэ гэд хэлсэн чинь нөгөөх чинь уухаантаас миний орны хажуугаар газар унтдаг болов. Шүн гар нь орж ирээд л нүрийг маань баахан илдэг байж илээ. Надаас өөр илүү юм хүсэж байгаагүй л дээ. Сургуулаа төгсөөд миний гэргээ болооч гэхэд нь хүдэн амьдарч чадахгүй л гэдэг байлаа. Ингээд зун дуусч ээж маань намайг авахар ирсэн юм. Ээжд маань ч бид хоёрын тухай яриа аль хэдийн хүрсэн байж их л дуртай байна гин шүү. Аавын маань ах өвгөн бас их дуртай байгаа гэж сурагдуултлаа. Өдөөнийхэн чинь хүний удам сударт их ач холбогдол өгдөг болохоор бид хоёр аль аль нь нөгөө сайн гүний унаг сайхан хүний удам гэдэгт нь явцав тохирч байсан юм шиг байгаа. Гэртээ буцахын урд шөнө түрүү бид хоёр бас л гадаа хонлоо. Тэр үед ямар утас шүрмэс байсан биш. Түрүү маань намайг өөртөө захиа бичиж байгаараа гэж мөн ч их гойж илээ. Хотод ирээд удаагүй байтал төрөөгөөс захиа ирлээ. Мэдээж би маш их баярлсан. Хариуж бичлээ. Гэхдээ төрөө шиг саналаа барьлаа гэсэнгүй. Үнэндээ бол айн барих санаад төрөөд зориулж өдрийн тэмдэглэл хөтэлдэг болов. Дараагийн ээлж захиарлаа. Захиагаа дагаад маахшул цагаан идэгээд баахан юм ирнэ. Ээж минь баярлаад л зөрүүлээд баахан бэлэг явуулна. Ийм сайхүүтээ соход болохгүй юм
байхгүй бла бла гээд л. 18 эсэх наснда хүнтэй суунч гэж юу байхав. Өвлөөр төрөөгөөс минь захиа ирлээ. Нөгөө олон дагуурынтайгаа. Бүлээсээр л байгаа гэсэн утгатай захиа байлаа. Ягаад ч юм би амар өрөвдлөө. Нэгэнтэй л би хөдөө амьдрахгүйгээс хойш бас энэ хүн намайг дагаж хотод ирлээ гэхэд малчингаас өөр юм идэхгүй хүн орон гэрээ яаж авч явах юм бол гэж их л юм бодлоо. Тэгээд ир өсөл байли. Хүнд худлаа найдвар төрүүлж цагийг нь бараад яах юм гэд нэлээд хатуухан хөхтэй захиа биччихлээ. Захиаг минь авсан бүрөө маань их л гомдож ах дээр минь очиж уйсан байсан. Харин дараа намрын төрөөгөө би хүнтэй сууж шин гэр барьж байгааг нь сонсоод найзтай очиж зөндөө уйсан да. Энэ насанд минь хамгийн үнэнчээр намайг хайрлсан эр хүн тэр минь л байсан. Одоо би түүнийг үе зурагтаар хардаг. Аав шиг мундаг уяаж болсон байлээ. Охиндоо энэ хүн ээжт нь хайртай байсан штэ гэсэн чинь худлаа ираад гэд тоглоом шолоом болоод өнгөрлөө. 20 жилийн өмнөх явтар шүү дээ. Заримдаа би тэрээс сайхан үедээ очиод өрөөтөөгөө хөтөлцөг өмөр санагддаг юм. Эсэн манхнуудын дунд хөл нүцгэнгүй л дээдэл. Хөлөнд минь орсон үргэсийг амаараа авч өгөөдөл жирэн борооноос нуугдаж бургасан доор зогсоход минь хайрлсан харцаар намайг ширтэн илгэндээ наагаад үнсдэгсэн. Давахгүй гэсэн даваагаараа 3 давнаа гэдэг шиг сургуулаа төгсөөд би гэдэг хүн чинь өдөө газар 10 гаруй жил амьдэрсэн юм да. Зэн түргээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе. Дараагийнхаа дугаараар иргэн баяртайгаар уулзцгаая. Түр баяртай.